Сайн байцгаана уу? За өнөөдөр хэдүүлээ Солонгос хэлний мэдчилгээ гэдэг хичээл үзэж чинь. За ингээд 8 дахь хичээлдээ тавтаа морилно уу. За ингээд мэдээж Солонгос хэл өөрөө хаад ноёдын юм язгуурт хэлүүд маш их байдаг учраас бид нэр хүндэтгэлийн хэлбэр, энгийн хэлбэр гэх янз янзын хэлбэрүүдтэй байдаг тийм ээ. За тэгээд 3 янзын багш нь мэдчлэх юм үгийг авчирлаа. Эхний ээлжинд 안녕 гэд мэдлж байгаа хэсэг байна. Хоёр дахь нь 안녕하세요, гурав дахь нь 안녕하십니까 гэсэн 3 хэсэг байна. За нэг ёсондоо 안녕 гэж байгаа хэсэг маань найзтайгаа мэдлэх үедээ эсвэл өөрөөсөө доошоо дүү хүмүүстэй мэдлэхдээ 안녕 гэж хэлж болно. Харин 안녕하세요 гэж хэлчих юм бол 안녕하세요 маань жоохон хүндтгэлийн анхудаа харж байгаа ч юм уу тэр хүмүүстэйгээ мэдлэн 안녕하십니까 гэх юм бол илүү хүндэтгэл буюу бүр ингээд албан тушаал дээгүүр ч юм уу эсвэл олон нийтийн урд гарах гэж байгаа ч юм уу тэр үедээ бас мэдлэх бас боломжтой. За ингээд 3 түвшний мэдлэх хэлбэр байна. За хэдүүлээ бүр авиагаар нь гаргаж үзье. 안녕 гэсэн хэсэг байна тийм ээ. За дараагийнх нь 안녕하세요 гэсэн хэсэг байна. Нөгөөх нь 안녕하십니까 гэсэн хэсэг байна тийм үү. За ингээ 3 янзын дуудлагатайгаа хэдүүлээ харлаа. За одоо харин хэдүүлээ баяртай гэж хэлье. За эхний ээлжинд ямар ч хэлсэн 안녕 гэд бас ижилхэн баяртай гэд бас хэлчихэж байгаа тийм ээ. За тэгвэл тэрний дараа бид нэр 안녕히 가세요, 안녕히 계세요 гэсэн хоёр хэсэг байна. За дуудлага нь мэдээж нэг нь 안녕 гэдгээр ижилхэн 안녕히 가세요 гэж байгаа нь сайн яваарай гэсэн яг утга гаргаж ирдэг. Энд үлдэж байгаа хэнийг нь явж байгаа хэнийг сайн яваарай гэж хэлдэг тийм үү. За харин 안녕히 계세요 гэдэг хэлж байгаа хэллэг нь болохоор 안녕히 계세요 гэдэг нь явж байгаа хүн нь үлдэж байгаа хүнийгээ сайн сууж байгаарай гэж хэлж байгаа үг гэсэн үг. Тэгэхээр мэдчилгээний үг нь иймэрхүү хоёр байдлаар өөр байх нь байна. Гэхдээ энэ үг нь өөрөө хоёулаа баяртай гэсэн утга санаах нь тийм үү. За ингээд хэдүүлээ баяртай гэж хэлж сурлаа. За дараагийн хэсэг рүү хэдүүлээ оръё. За энэ болохоор баяр хүргэе гэсэн үг ойлгомжтой байна тийм үү. За ямар ч хэлсэн баяр хүргэх юм бол 축하합니다 гэж хэлдэг. 축하합니다 гэх юм тийм ээ. За харин одоо хэдүүлээ баярлаа гэсэн үгийг хэлж сурцгаая. За хоёр янзаар хэлнэ. Нэг нь хүндэтгэлийн хэлбэр буюу 감사합니다 баярлаа. Нөгөөх нь 고맙습니다 бас ижилхэн баярлаа. За 감사합니다, 고맙습니다. За ийм хоёр хэллэг байна. 고맙습니다 гэдгийг болохоор өөрөөсөө дүү хүмүүстэй эсвэл таньдаг найзтайгаа хэлэх үедээ 고맙습니다 гэж ярьж болно. 감사합니다 гэдэг маань өөрөөсөө ахмад насны хүнтэй эсвэл танихгүй хүнтэйгээ 감사합니다 гэж хүндэтгэлийн хэллэгээр нь хэлдүүлээ хэлж сурах хэрэгтэй байх нэ. За дараагийн хэсгийг харцгаая. За энэ удаа багш нь 실례합니다 гэсэн үг авчирсан байна. За энэ дээр ягаад 실례합니다 гэж байгаа вэ гэхлээр бид нар гудамжинд яваад хин нэгнээс юм асуух гэж байгаа үедээ 실례합니다 юм асууя гэж ягаад асуух нь тийм үү. За тэр тохиолдолд бас ингээд мэдчилгээний хэлбэр болж орж ирж байна. За одоо хэдүүлээ уучлаарай гэж хэлж үзье. Муу адил ялгаа авахгүй хоёр янзаар хэлнэ. Одоо хэдүүлээ хүндэтгэлийн хэсгийг хэлье. 죄송합니다. 죄송합니다. За нэгсэндээ уучлаарай тий. За одоо 미안합니다. 미안합니다. За мөн адил уучлаарай. Гэхдээ энэ уучлаарай нь өөрийнх нь таньдаг хүнтэй эсвэл насаар дүү хүнтэйгээ мэдлэх ийм мэдчилгээ болох нэ. За одоо хэдүүлээ 괜찮아요, 잘 될 거예요 гэсэн хэсгийг харж байна. За нэгсэндээ 괜찮아요 гэдэг нь энэ өстой юу ч биш зүгээр штэ тий. It's okay гэж байгаатай ялгаахгүй. 괜찮아요 гэж хэлнэ. Дуудлагыг харцгаая. 괜찮아요. За харин дараагийн хэсэг нь 잘 될 거예요 гэсэн хэсэг байна те. 잘 될 거예요. За энэ маань юу вэ гэхлээр бүх юм сайхан болох болно гэсэн утга санаа. Бүх юм сайхан болох болно гэсэн үг байна. За ингэж бас хэлж болдог байх нь байна. Харин одоо хэдүүлээ зүрж өнгөрөхдөө ихэвчлэн хэлдэг солонгосчуудын ихэвчлэн хэлдэг мэдчилгээний хэсгийг харцгаая. За 밥 먹었어요? 밥 먹었어요? За энэ өөрөө юу вэ гэхлээр хоол идсэн үү гэж асууж байгаа байхгүй юу? Гэхдээ чамайг яг хоолыг чинь идсэн байна уу, үгүй юу гэдгийг чинь шалгах байгаа хэрэг биш. Энэ юу вэ гэхээр
"Оо сайн уу" гэж мэдлж байгаа гэсэн утгатай. Яагаад тэгэхээр нөгөө түүхэндээ Солонгос орн чи өөрөө өсөглөнд нэрвэгдэжсэн түүхтэй учраас нөгөө нэг яг энэ түүхээрээ хоол идсэн үү гэдэг нь амар тийм "Оо чи сайн байгаа бидтэй" гэсэн утга санааг илэрхийлдэг гэж ойлгож болно. За нөгөө нэг хэсэг нь "Чай жинэё" чи сайн сууж байгаа эцтэй гэж одоо жинхнээсээ хэлж байгаа. За дахиад нэг хэсэг нь "Оди каё" за чи хаашаа явж байгаа юм бэ гэд ингээ бас асууж болж байна. Нэгэсэндээ би чамааг бас ингээд харсан шүү, сайн уу гэсэнтэй нэг юм дүүцгэс өгнөдөө гэсэн үг. Ерөнхийдөө хүмүүс ихэвчлэн зөрж өнгөрөхдөө энэ гурван үгийг хэлдэг хоорондоо мэдчилж байгаа гэсэн утга санаа байна тий. Тэгэхээр заашгүй энэний хойноос би ямар нэг үг хэлэх гээд ах шаардлага байхгүй. Өө нэ гэдэг ч юм уу, эсвэл одоо толгоогоо дохиод одоо өнгөрдөг ч юм уу, инээгээд өнгөрдөг ч юм уу, ямар нэгэн одоо реакц үзүүлэхэд хангалттай болдгоо гэж ойлгож болно. За харин одоо хэдүүлээ цаг үеэсээ шалтгаалаад олон одоо төрлөөр мэдчилж сурах тэр хэсгүүдийг харцгаая. За ямар ч байсан чуун ачим имнида гэсэн мэт тийм ээ. За чуун ачим имнида гэх юм бол ёстой сайхан өглөө байна шүү гэд одоо хин нэгэнтэй мэдлээд орж байгаа гэсэн үг тийм үү. За тэгвэл энийг бид нар чуун чонёг имнида гэж бас хэлж болно. Бас дахиад чуун харуу имнида гэж бас ярьж болно. За чуун чонёг имнида гэдэг маань чуун чонёг орой гэсэн үг ахна тий. Оо сайхан өглөө байна, сайхан өдөр байна, сайхан орой байна гэсэн байдлаар бас хэлж болно. Бүр сайхан харуу үгээ ороод ирж байгаа. Сайхан өдөр буюу тэр өдрийн туршийг хэлж байгаа гэсэн утгатай. Тэгэхээр чуун харуу имнида гэх юм бол сайхан өдөр байна шүү гэд одоо ямар ч цаг үед бас хэрэглэгдэж болохоор юм үг гэдэг ахна. За харин одоо яг энэ өгүүлбэр дээр хэдүүлээ бүтцийн жоохон өөрчлөлт үзье. За нэгэсэндээ хойдлын төгсгөлийн хэсгийг хэдүүлээ тэзэё гэд болгочих. За тэзэё гэдэг маань тийм болохыг хүсье, тэгэхийг ерөөё гэсэн утга санаагаар хэлэгдэнэ. За хэдүүлээ харцгаая. Чуун чонёг тэзэё гэж хэлье. Чуун чонёг тэзэё гэх юм бол сайхан оройг өнгөрүүлээрэ гэсэн утга санаа бас болж байгаа гэсэн үг. Тэгэхээр чи хин нэг ерөөж гинэ гэсэн үг шүү дээ, тийм ээ. За дахиад хэдүүлээ. Чуун харуу тэзэё, чуун харуу тэзэё гэх юм бол чи сайхан өдрийг ухтаарай тий. Энэ өдөржингөө чи айгу гоё байгаарай гэсэн утга санаа бас болж байгаа гэсэн үг. За тэгвэл дахиад хэдүүлээ уртлынхан бүтцийг дахиад жоох өөрчлөө сайхан гэдэг үгээ арай өөр утгаар авч үзье. За жишээлбэл чилговда буюу чилговн гэдээ ороод ирэх. Одоо юу гэх чилговн гэх юм бол одоо сайхан хөгжилтэй гэсэн утга санааг энэ өөрөө илэрхийлдэг ийм тэмдэг нэр байгаа тийм ээ. За тэгээд чилговн чонёг тэзэё, чилговн харуу тэзэё. За маш гоё сонирхолтой хөгжилтэй өдрийг ухтаарай, оройг ухтаарай гэсэн утга санаа болж ийн гэсэн. За ингээд хэдүүлээ хараа нэгэн одоо ийм үгийн бүтцийг аваад маш олон төрлөөр нь бас ингээд ашиглаж хэрэглэж бас болдог гэдгийг багш нь яг энэ удаа харууллаа. За яг энэ хэсгийг та хэд маш гоё тэмдэглэж аваад бүтээлчээр өөртөө хэрэглээд нэг үзээрэй. За ингээд энэ удаагийн хичээлийг ингээд дуусгая. Дараагийн хичээлээрээ уулзъя. Түр баяртай.